Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент гэсэн байна. Нэг аюултай зүйл байна. Та удаан хүлээгээд ямар ч зүйл болохгүй байгаа юм шиг санагдах үед бид бүгд уруу таталганд ороод буцаад өгөх. Таныг намайг сонсоосоо гэж хүсэж байна. Таны амьдралд сүүлд нь хэрэг болох зүйлийг танд хэлж өгье. Та төлбөр төлөхөд бэлэн байна уу? Та гэртээ шинэ үгтээ буцаж очоорой. Одоо. Харин таны махан би юу гэж хэлэх бол? Би хүсэхгүй байна. Би ядарч байна. Би энэ 7 хоногт их ажилласан. Би хиймээргүй байна. Сүйт залуу ирнэ гэж бодоогүй байсан цагт ирсэн. Матай 25:5 дээр сүйт залууг саацсанд бүсгүйч хоцорч ирсэн ба Есүс тун удахгүй авна гэдгийг харуулсан ч тэр яарсан шинжгүй байна. Энд л аюул байгаа. Та удаан хүлээгээд ямар нэг юм болохгүй. Юу болох нь тодорхойгүй байгаа үед эргэж буцах их аюултай байдаг. Тийм шүү. Яг одоо бүх зүйл эхэлж байхад та галзуugтай итгэлээр дүүрэн байна. Бурхан минь нэвэгээрээ. Би энийг ялан дийлж, үгийг судалж, тунхаглан хийх ёстой зүйлээ хийх болно. Тэгээд жил өнгөрдөг. Бас дахиад хэдэн жил өнгөрдөг. Тэгээд 5-6 жил өнгөрсний дараа муу сүнс болохгүй дээ гэж хэлдэг. Наадах чинь болохгүй. Чи цагаа дэмий үрж байна. Ийм үедээ болгоомжтой байгаарай. Энэ үед л тулаанд ялах үг нь мэдэгдэх болно. Тийм шүү. Та зөрөгтэй байж толгоогоо өргөн урагшилсаар л байгаарай. Алло. Би та нар чухал зүйл хэлж өгье. Мартаж болохгүй шүү. Сайн үр дүнд хүрэхийн тулд зөв гэснийг хийж болохгүй. Тэгвэл яагаад хийх хэрэгтэй юм бэ? Яагаад гэвэл зөв зүйлийг хийх нь таны мөн чанар юм. Үргэлж зөвийг хийхэд чагналсан нэрхүү, дараа нь нэрхүү хамаагүй Бурханы танд өгсөн мөн чанар юм. Юу хийх хэрэгтэйг Еврей 11 дээр хэлдэг. Баатруудын итгэл гэж юу вэ? Энд этгээд хүлээж байгаа итгэгчид бүгдийг авдаггүй. Учир нь Бурхан хоошлогдсон гэдгийг хэлдэг. Библиэд Есүс хэлэхдээ би эргэж ирээд итгэлтэй байгаа нэгнийг хайж олох болов уу гэсэн. Хэрвээ Есүс 3-7 хоногийн дараа Нямгарагийн 10 цагт ирвэл таны итгэл шалгагдах болно. Итгэлтэй нь байнга шалгагдах болно. За ингээд боллоо гэд ийм амархан байдаггүй. Хэн нэгний ажил шууд бүтээлэл байнга баяртай, урамтай байгаад байна гэж байхгүй. Алло. Бид чуулганд үйлчилж байхдаа ямар нэг зүйл хүсэн гордож үзүүлбэр хийж байгаа юм шиг байж болохгүй. Энэ ч үзүүлэх тоглолт биш. Энэ бол Бурханы үгээр өөрийнхөө бүгсэн дээр алгадуулах цаг юм. Та тийм ээ гэж хэлээд л өөрийгөө дахин галаар шатааж урам зориг авах хэрэгтэй. Бид бүх талаас нь суралцах хэрэгтэй. Та бүхэн энэ 3 сургаалт зөвлөлөөс адилхан зүйлийг хэлж байгаа боловч өөр аргаар хэлж байгааг харж болно. Яг одоо зөвийг хийгээрэй. Тэгвэл та шагнал авна. Энэ зүйлдээ та тайлан тавих болно. Энэ авралын талаар ярьж байгаа зүйл биш юм. Харин Бурханы өгсөн зүйлээр бид юу хийж байгаа талаар ярьж байгаа юм. Та бусдад туслахын тулд юу хийж байна вэ? Тийм ээ, та нар арай дуу багтай байна уу да?
Та энэ асуултыг асуусан дээр шүү. Би бус хүмүүс туслахын тулд юу хийж байна вэ? Би энэ талаар сайн мэдэх учраас танд хэлмээр байна. Би хүмүүст байнга тусалдаг гэж хэлмээр байна. Олон жилийн өмнө Бурхан надад чамд хийх ажил байгаа. Чи өөрийнхөө хувийн амьдралаараа дамжуулан бусад хүмүүсийг хүмүүжүүлэх болно гэж хэлсэн. Би өдөр болгон Бурханаас та миний эвээх хэрэгтэй хүнийг замд минь тааралдуулаач гэж залбирдаг. Би өнөөдрийг хэн нэгэнд Есүсийг харуулахгүй өнгөрөөмөргүй байна гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Та Бурханы үгийг заах шаардлагагүй. Харин үйлдэлээрээ харуулах хэрэгтэй. Амен. 10 сүт бүсгүй. 5 ухаантай, 5 муухаг. 5 арай илүү зүйл хийсэн. Тэд бэлтгэгдсэн бэлэн байсан. Би Есүсийг ирэхэд бэлэн байдаг. Би энэ дэлхийд дургүй. Ийм байдалд дургүй. Та олон жил амьдрах тусам бэлтгэлтэй байх болно. Би Паул яагаад энийг хэлснийг ойлгож байгаа. Надад бол явсан дээр. Гэхдээ би таны төлөө үлдэхийг сонгож байна гэсэн. Амен. За тэгээд шүн дунд хашгиран сонсогдсон. Сүйт залуу ирж байна. Гарч ирээд угтаж аваарай. Тэгээд бүх сүд бүсгүүчүүлс ирээд дэнлүүг асаацгаана. Гэтэл мөнхөг хідэн надад тосноос өгөөч ээ гэж ухаалгүй дасаа гуйсан. Үргэлжил иймэрхүү байдаг. Өнөөдөр хиймээр байгаа хүмүүс байна уу? Хиймээргүй байгаа ч гэсэн хийх хэрэгтэй. Гэвч хиймээр байгаа хүмүүсийг л Бурхан ашиглах болно. Бидэнд олон зүйл байна. Тийм үү? Би хүмүүст туслах дуртай. Гэхдээ заримдаа туслах биш, боломж олгох тохиолдол байдаг. Би та нарын өмнө бөөлжмөр байна гэвэл та нар ухаалаг сүд бүсгүүчүүл шиг надад үгүй гэж хэлэх хэрэгтэй. Тэд хатуу зүрх сэтгэлтэй ааштай байхаар шийтгэгдсэн баха. Тийм шүү. Заримдаа хүмүүс өөрийнхөө хөдөлмөрлсөн зүйлийнхээ талын ч хуваалцах дургүй байдаг. Гэхдээ тэд таны хөдөлмөрлсөн ашиг тусыг хүртэхийг хүсдэг. Тэгээд тэдэнд та үгүй гэж хэлэхэд тэд таныг муу Христэд итгэгч гэдэг. Надад нэг дүү байдаг байсан. Тэр надаас 9 насаар дүү. Байнга л арх хар тамхи гэдэл асуудалд ордог байсан. Одоо тэр байхгүй л дээ. 17 настай байхдаа Вьетнамын дайнд явсан. Тэр үед олон залуучууд ширэнгэд байхдаа хар тамхи татаж эхэлсэн ба тэр угаасаа хариуцлагагүй нэгэн байсан. Үргэлжил нэг эмэгтэйгээс хамааралтай амьдарсаар ирсэн. Тэр нэг эмэгтэйтэй амьдраад тэр нь тэрнийг халамжилдаг байсан. Тэгээд тэр хөгшөрч хар тамхины нөлөөнөөс болоод биеийн сайн биш болоход тэр гэртээ ирж амьдралаа зөвшрүүлмээр байна гэсэн. Тэгээд бид тэрэнд билет авч өгөөд гэртээ авчирсан. Их замбраагүй нэгэн байсан. Шүдэн амар болчихсон, өөрөө ч амар харагдаж байсан. Тэгээд тэр дахин төрж манад 4 жил амьдарч өөрчлөгдсөн. Бид тэрний шүдийг янзлуулж шинэ машин авч өгч, сайхан хувцалж, эрүүл болгож, жинч нэмсэн. Тэгэд найз охинтой болсон. Тэгээд тэрний гэрт амьдрах нэгүүлсэн дуусч байгааг би харсан. Үлдсэн амьдралдаа би дүүгээ асармааргүй байсан. Би дүү, ээж, нагц ихчээ халамжилдаг байлаа. Би хүмүүс туслах дуртай боловч насан туршдаа хүн халамжилж өнгөрөөмөргүй байсан бөгөөд тэд өөрсдийнхөө төлөө анхаарал тавих хэрэгтэй гэж бодсон. Ийм үед та Бурхныг сонсоод үгүй гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Хаяа ийм зүйл хийхдээ бусдын шүүмжлэлийг тоох хэрэггүй. Тэгээд бид түүнд одоо бие даагаад амьдрах хэрэгтэй гэж хэлээд гэрийн тавилга, амьдрах байр авч өгсөн. Тэр тусдаа гарангуут урд нь ямар байсан?
тийм амьдралаар амьдарч эхэлсэн. Их урт түүхийг богино болголоо. Тэгээд би нэлээ хэдэн жил тэрнээс сураг сонсоогүй. Тэр Аризонад байна гэж сураг сонсогдож, нэг охинтой амьдарч байгаа сураг сонсогдсон. Тэр хоёр хоёулаа хар тамхинд орж мөнгөгүй байгааг сонсогдсон. Яг үнэндээ найз эмэгтэй нь яриад намайг банкны дансаа нээгээд дүү бид хоёрт туслаарай гэсэн. Тийм л дээ. Тэгээд би сард $2000 хийж байх ёстой байсан. Би ийм том үйлчлэлтэй учраас хүмүүс туслах хэрэгтэй. Дүү минь болохоор бүр туслах хэрэгтэй. Гэхдээ би юу гэж хэлсэн гэж бодож байна? Би тэдэнд үгүй гэсэн. Тэгсэн тэр, та чи яадаг Христэд итгэгч вэ? Та чи бла 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 гэдэл яриад байдаг үсттэй гэж хэлсэн. Та зөв зүйлийг хийгээд шүүмжлүүлж болно. Гэхдээ тэр хүмүүст өөрсдөө амьдрах боломжийг өгөх нь хамгийн зөв арга юм. Би хинд гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ энэ үг хэнийгэнд хэрэгтэй байхаа гэж би бодож байна. За, тэгсэн нөгөө сүд бүсгүүчүүл? Үгүй, энэ тос бидэнд хүрэлцэхгүй. Тийм болохоор өөрсдөө очиод тос худалдаж аваа гэсэн. Тэд хийх ёстой зүйлээ хийгээгүй учраас сүд залуу ирэх үед тэд байж чадаагүй. Тийм шүү. Ямар гайхалтай үг вэ? Гайхалтай. Та нараас гэрлүүгээ хараад Бурхны тусламжтайгаар зарим зүйлсээ өөрчлөмөр байгаа хүн байна уу? Гэртээ очиод альва юмд замбраатай бай. Та магадгүй энийг сонсмааргүй байгаа. Та төгс байхыг хүсдэг. Гэрт чинь ширхэгч тоос байхгүй гэж болно. Гэхдээ таны амьдралд хоошлуулсаар байгаа асуудал байгаа баха. Юмыг дараа хийнэ гэж битгий хоош тавьж бай. Баг зэрэг л хоошлуулж болно. Нэг тийшээ явахдаа битгий хоцорч бай. Энэ дэлхий дээр төгс зүйл гэж байхгүй. Магадгүй та гэрээсээ ажил хүртлээ 9 минут явдаг. Тэгээд яг 9-д гарна гэж бэлдээд гартал юу болох нь вэ? Та машинд ороод түлхүүрээ мартснаа мэдэж буцаж ороод түлхүүрээ авахдаа шилээ хайчгаад гарна. Тэгээд дахиад буцаж ороод шилээ авах хэрэгтэй болно. Орох үед утастай дуурч та бүр гайхна. Байж боломгүй маа. Мэдээж та утас авна. Дараа нь арай гэж нэг юм ажил руугаа явна. Гэхдээ дарагдаа яагаад хоцорсон гэдгийг хэлэх хэрэгтэй болно. Гэтэл үнэндээ төлөвлөөгүй зүйлс гарсан. За, та нар надад хайртай хийвэрэй үсттэй. Дандаа хоцордог хүмүүсээ та нар бас надад хайртай хийвэрэй юу? За, болж байна. Би энд зогсоод баахан сайхан юмс яриад иж болно. Би хүмүүсийг уурлуулмааргүй л байдаг. Гэхдээ үнэн биднийг чөлөөлнө. Хэнийгний үнэн биднийг чөлөөлөхгүй, харин бидний тухайн үнэн биднийг чөлөөлнө. Библиэлд унтаахаа Христэд итгэгч байхаас болгоомжлоо гэдэг. Галтай цогтой бай. Та би анх аврагдаж байхдаа байсан галтай цогтой итгэл минь хаашаа алга болчихсон бэ гэж бодож байсан биз дээ. Тэгэхээр яах хэрэгтэй гэж бодож байна вэ? Галаа үрд галаа битгий алд. Өөрийгөө хурцл. 1-р Тесалоник 5:6 дээр Тэмээс бид бусдын адил унталгүй. Харин сэргийг бөгөөд эрүүл ухаантай байцгаая. Муу сүнс архирах ашлам мэт ичээ хайж байдаг. Энэ нь та байх албагүй, бийж байх албагүй. Та унтамхай Христэд итгэгч байх юм бол тэр гитэж ирээд бидний дээр гарч биднийг өөрсдөө мэдхээс минь өмнө түүнд итгэж итгэлээ алдсан байдаг. Иймэрхүү зүйл үдсэн хүн байна уу? Та нар ядарсан байх шиг байна. Өнөөдөр та нар аимшигтай чимээг алга ташиж байна.
Сэрэмжтэй байх талаар хэлсэн Библийн 66 ишлэл байдаг. 66. Энэ нь та бусдыг сайн хараад шүүмжлээд бай гэсэн үг биш юм. Энэ дэлхий дээр болж байгаа зүйлийг сайн хар. Чи ойрхон байна гэдгийг л анхааруулж байгаа юм. Ар нуруугаараа унчих юм уу, эсвэл гулгаад унах үе болгоомжтой байг гэсэн үг юм. Та юу бодож байгаагаа анзаарч болгоомжтой бай. Та ямар зүйлс бодож байна вэ? Хэлэх үгээ бод. Та хэдэн удаа хүүхдүүдтэй хэлж байгаа үг яриагаа бод. Хэлэх үгээ бодож бай гэж хэлж байсан. Бурхан бидэнд бас адил зүйлийг хэлдэг. Зүрхээ хян, амьдралдаа болж байгаа зүйл танаас юу урсан гарч байна вэ? Халтраад унах үе гэхээс болгоомжил. Өөрийгөө залхуу болгож юм хоошлуулахаа байл. Би өндөр зэрэглэлийн муу сүнс бусад муу сүнсээ бэлтгэхдээ дэлхий рүү авч гараад хүмүүсийг хуурч итгэлийн булаадаг талаар түүх сонсч байсан юм. Тэгээд дадлагжуулах хугацаа бага учраас тэд асуулт асуудаг байсан бөгөөд эхний асуулт нь чи хүмүүсийг яаж хурах вэ гэхтэн тэр би зүгээр л тэдэнд бурхан гэж байдаггүй гэж хэлнэ гэж. Тэгсэн нөгөөх нь за яах вэ, энийг хийвэл чи цөөхөн хүнийг уруу татна. Тийм ч олон хүн хуурч чадахгүй. Ягаад гэхээр олон хүн бурхан байгаа гэдэгт итгэдэг гин. Тэгээд нөгөөхөөс нь чи хүмүүсийг яаж хурах вэ гэж асууж. Гэтэл тэр би хүмүүс там гэж байхгүй, тиймээс санаа битгий зов гэж хэлнэ. Гэтэл нөгөөх нь за яах вэ, чи эхнийхээс арай илүү хүн хуурч чадна. Гэхдээ тийм олон хүн хуурч чадахгүй гэсэн байна. Тэгээд гурав дахаас чи юу хийн гэж бодож байна вэ гэж асуужээ. Тэгсэн тэр чамд цаг хугацаа их байгаа. Тиймээс түр хоошин тавь гэж хуурна гэжээ. Тэгсэн тэр чи ч харанхуй хаанчлалд нэлээ олон хүн авчрах нь байна шүү гэжээ. Тэгэхээр юу хэлээд байна вэ? Хамгийн сайн хуурагдах нь дуулуургүй адил байх нь байна. Энэтэй холбоотой зүйл хэлж өгье. Би эгчтэй 8 жил уурлж байсан. Би тэгээд л дараа болно гэд л хоошлуулсаар байдаг байлаа. Гэтэл эзэн ирвэл дуулууртай байдлын талаар юу хэлнэ гэж бодож байна вэ? Амен. Би таныг тамд арах болно гэж хэлэхгүй. Гэхдээ л бид тайлангаа өгөх болно. Тэр өдөр бид ямар байх болоо гэж би бодож байна. Гэхдээ л биднийг үнэхээр юм бодоход хүргэнэ. Жойсо чи өөрийн цаг хугацааг яаж өнгөрөөсөн бэ? Чи өөрийнхөө авьяас бэлгийг яаж ашигласан бэ? Би чамд итгэж өгсөн мөнгөөр юу хийсэн бэ гэж асуух болно. Би харин зөв сайн хариултаа баймаар байна. Би чадхаараа хийсэн. Амьдралаа танд өгсөн. Би бүгдийг төгс хийгээгүй. Гэхдээ Есүс та тэнд байсан гэж хэлмээр байна. Амен. Та эргэж хараад харамсахаар тийм амьдралаар битгий амьдраарай. Та хийх ёстой байсан зүйлээ хийгээгүйгээ эргээд харвал үнэхээр хоосон муухай мэдрэмжтэй байх болно. Буцаж очиод засахад хэтэрхий оройтсон байна. Та Библи судал хийдэг бол өөрийгөө сайн хөдөлгөж идэвхтэй байлга. Өөрийгөө зориул. Хүмүүсийн төлөө өөрийгөө зориул. Та нэм гарагт гэртээ байдаг бол чуулганд яв. Өөрийгөө нэгэн хэвийн байдлаасаа гаргаж идэвхтэй байлга. Таны тус хэрэгтэй байгаа хүмүүс байж л байгаа. Мөн Бурханаас таныг хэрглэж өгөөрэй гэж залбир. Та үргэлжил гэртээ байгаад байх юм бол тэр таныг ашиглаж чадахгүй шүү дээ. Та гадуур байгаа заваан хамт байхад хэцүү тэр хүмүүс дээр оч. Амен. Та гэрийн даалгавар авлаа шүү. Та гэртээ хараад эзэн танд хийх хэрэгтэй гэж харуулсан зүйлийг хийхийн төлөө урагшилж яг одооноос хэрэгжүүлж эхлээрэй. Яг одоогоор амьдрдаг хүн бай. Эзэн ирэхэд бэлтгэгдсэн бэлэн хүн бай. Хаалга хаалттай байхад орж ирээд Есүс сонирхолтой зүйл хэлэх болно. Тэр би чамайг танихгүй юм байна. Би чамайг танихгүй юм байна. Маш олон хүмүүс чуулганд явдаг. Тэгээд өөрсдийгөө Христэд итгэгч гэж хэлдгийг мэдхүү. Харин Библиэд та дахин төрсөн бол
чуулганд яваа гэж хэлээгүй. Би хүмүүсийг чуулганд явахыг уриалдаг. Би чуулганд очихдоо дуртай байдаг нэг шалтгаан маань тэнд очихдоо л би хариуцлага хүлээхгүй байх цорын ганц газар минь байдаг. Харин энд бол би номлох хэрэгтэй. Би үйлчилжгүйгээд энийг тэрийг ч хийн гэж яарах хэрэггүй. Та тогтмол хийдэг зүйлдээ өөрийгөө сахилгажуулсан байх ёстой. Ухаалаг байна гэдэг нь юу вэ? Байдгал зүйл. Ухаалаг байна гэдэг нь юу вэ? Одоо хийж байгаа зүйл тань хожим таныг баярлуулах зүйл байх ёстой. Бид сүйт залууг хүлээж байхдаа 5 ухаалаг сүйт бүсгүйтэй хамт сууж юмыг яаж мэдхүүгээд арай илүүг хийж бэлэн байдалтай байх хэрэгтэй. Аав минь, таны энэ өдрийн үгийн төлөө баярлалаа. Бид нар энд байгаа таныг мэдэхгүй байгаа хүмүүс танд амьдралаа өгөөсэй гэж залбирч байна. Есүс Христийг аврагчаар хүлээж аваагүй, өөрөөр хэлбэл Христэд амьдралаа өгөөгүй хүн байгаа бол та Есүс таалагдахын тулд сайн хүн байх албагүй. Харин та түүнд байгаагаараа таалагддаг. Та яг одоо би Есүсийг амьдралынхаа эзэн болгож залбирмаар байна. Би таныг хүлээн авч Христэд итгэгч дагалдагч болмоор байна гэж хэлээрэй. Та гараа өргөөрэй. Би таныг хармаар байна. Хаана байна уу? Би тантай хамт залбирмаар байна. Гараа сайн дээш нь өргөөд өгөөрэй. Би таныг хармаар байна. За та гараа өргөсөн бол байгаа газараа босоо зогсоорой. Би таныг ичээхгүй. Бид таныг урагш гарч ирээ зогсоорой гэж хэлэхгүй. Тийм болохоор гараа өргөсөн хүмүүс зүгээр л босоо зогсоорой. Баярлалаа. 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 За одоо бүгдээрээ хамт залбирцгаая. Лиса гарч ирээд өнөөдрийн үйлчлэлийг дуусгаж залбирах болно. За хамтдаа залбирцгаая. Аав минь, Бурхан таньда хайртай. Есүсээ би танд итгэж байна. Би буруу амьдарч ирснийхээ төлөө уучлалт гуйж байна. Би гин нүглээ хийхээ болмоор байна. Би таны төлөө амьдармаар байна. Есүс, би танд итгэж байна. Та миний төлөө амиа өгсөнд би итгэж байна. Та миний гин нүглийн төлөөсийг төлсөн. Есүс, би таныг хүлээн авч байна. Би өөрийн амьдралаа танд өгч байна. Та намайг аварсанд баярлалаа. Та надад шинэ амьдрал өгсөнд баярлалаа. Амен. Бүгдээрээ Бурхан талархал өргөцгөөе. Бүгдээрээ зөв зүйлийг хийх цаг нь болсон. Дараа хий гэж хоош нь битгий тавь. Яг одоо хийх цаг нь байна.